Улсын онцгой комиссийн нэгдсэн шүүрх штабын дарга бригадын генерал Ууган Баяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын шадар сайдын 67 дугаар туршаалын дагуу манай аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн онцгой комиссийн шүүрх штабыг хуралдуулан цаг үеийн мэдээллийг сонслоо. Мал амьтны гоц халдварч чүлхийн өвчнөд тэмцэх урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг сумын засаг даргын захирамж гарч орох гарах хөдөлгөөнд хяналт тавих байнгын 10, хөдөлгөөнд 5 пост 24 цагаар ажиллаж байна. Мөн 2 удаагийн татан авалтаар 193.6 мянган тонн вакциныг татан авч мал эмнэлгийн газрын албаны даргаар ахлуулсан 16 ажлын хэсгийг байгуулан 2021 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлүүлж өнөөдрийн байдлаар нийт малын 99%-ийг вакцинжуулалтанд хамруулад байна. Харин коронавирусын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунд өнөөдрийн байдлаар зорилттой бүлгийн хүн амын 86% нь 1-р тундаа, 84.6% нь 2-р тундаа, 42.5% нэмэлт тундаа хамрагдаад байгаа талаарх мэдээллийг аймгийн засаг даргын орлогч Төвшинбат мэдээлэл өгсөн юм а. Шүлхийн өвчин коронавирусын нэмэлт дархлаажуулалтын мэдээллийг ажлын хэсэг сонссны дараагаар үүрэг чиглэлийг өглөө. Хамгийн гол зэвсэг болсон энэ вакцинжуулалтын асуудлыг бол шүлхийн өвчин дээр та бүхэн түргэн шуурга зохион байгуулсан байна. 90 гаруй хувьтай бүх сумд дээр аймгийн төвшөнд байгаа юм байлээ. Тэгэхээр бол энэ олон мэргэжлийн байгууллагууд нь ажлаа түргэн шуурга зохион байгуулж байна гэж тэгж дүгнэж байна. Ерөнхийдөө бас аймгийн нөхцөл байдлын талаар маргааш шадар сайдтай аль нэг сумн дээр явж байхдаа бид нар аюу ихийн цахим урлагийн тэгтээ тодорхой мэдээлэлүүд өгнө. За сая дархлаажуулалтын мэдээллийг бас сонслоо. За улс орон дээр бас л хэцүү байгаа 3 дугаар тунгийн асуудал. Та нарт учирж байгаа саад бэрхшээлүүд улсын хэмжээнд бид нар бас ялгааг бол учраад явж байгаа. Сүүлийн миний санаж байгаа сүүлийн 7 хоногийн цахим хурал дотор бол Дархан уулын аймгийн ямар нэгэн сум 20%-аас дооших вакцинжуулалтын цахим хуралд ороогүй санагдаад байгаа. Тэгэхээр бол дүндийдээ бол бас 20-с дээш хувьтай явж байгаа юм байна. За аймгийн дунд чиг сая харсан 23%-тай байсан тийм ээ. Зорилт бэлгийн хувьд бас харьцангуй гайгүй байгаа юм байна. Саад бэрхшээлүүд бий. Одоо бидний барьж байгаа гол тактик бол энэ шин төрлийн мутацлагдсан омикрон гэдэг вирусээс хамгаалах ганц боломж бол энэ дархлаажуулалт. За 2 жил одоо бид нар хамтдаа тэмцэж байгаа. Энэ 2 жилийн хугацаанд алдсан олон зүйлүүд байгаа. Энэ оронд мэдээж одоо алдсан зүйлийнхэн бол тэрийг арилгаад урагшаа явж байгаа. Олдууд байгаа учраас ажлын туршлага хоримтлагдсан гэж бол нэгдсэн шуурга штабын даргын зүгээс л дүгнэж байна. За тэр тусмаа одоо энэ зохион байгуулалт удирдлагын манлайлалын хувьд бол Дархан уулын аймаг чамгүй ажиллаж байгаа. За одоо ингэ нэгэнт 90-с дээш хувьд тогтцсон энэ зүйл дээр махалчтын ухамсар их шаардагдана. Тэгээд малаа малж байх, хадгуулж байх нэгэн талд хувийн өмчимчэн тэр хүний хариуцлагын л асуудал. Тэгээд өвчин гаргахлаар одоо төрийн нуруунд дээр ирчдэг. Одоо ховдоо зараад өрөөд ашиг болоод идэвхжээ цоцоолохлоор тэр хүний асуудал болчиход байдаг. Энэ зүйл дээр бас сайн анхаарна үз. Ер нь хүнтэйгээ тулж энэ эрсдлийн харилцаа гэдэг зүйлийг зохион байгуулах нь их зохимжтой юм байлээ.